Манай үеийнхэн ихэнх нь Cartoon Network-ийн классикуудыг үзэж өссөн байдаг бол миний хувьд Nickelodeon-ийн зурлуудыг арай түлхүү үзэж өссөн. Шалтгаан нэг ингийн л дээ. Хүүхэд байх төдөөр нутагт олон янзын сууг гардаггүй байсантай холбоотой. Харин Nickelodeon-ийн бүтээлүүдийг TNT гэх мэт орс угуудаар үздэг байсан юм. Где-то однажды появился на свет с лаем и мяуканьем. Моя мама узнала, что где-то беда. Nickelodeon-ийн хувьд маш олон алдартай бүтээлүүдтэй. Гэхдээ тэрэн дундаа хамгийн алдартай нөлөө бүхий нь Rugrats, SpongeBob, Avatar: The Last Airbender гэсэн гурван зураг ба тэднийг тус суугийн Big 3 буюу их гурвал гэж нэрлэдэг. Үүнээс гадна The Angry Beavers, Cat Dog, Hey Arnold, Jimmy Neutron гэд маш олон зурлууд гардаг байсан. Орос хэл огт мэдэхгүй хэрнээл эдгээр зурлуудыг зурагтнаас уяатай шахам ойлгоод л үздэг байсан юм. Гэхдээ бараг хамгийн universal, хэлийг нь мэдэхгүй байсан ч ойлгодог зурвал нь хамгийн алдартай нөлөө бүхий бүтээл SpongeBob SquarePants. Вы готовы, дети? Да, капитан! Я не слышу! Так точно, капитан! Кто проживает на дне океана? 1999 онд SpongeBob SquarePants зурлыг Стивен Hillenburg анх бүтээсэн бөгөөд тэрээр 2009 он хүртэл буюу season 6 хүртэл цувралд шууд оролцоотой байсан юм. Тиймдээч миний хувьд цувралын эхний бүлгүүдэд хамгийн их дуртай. Тэр дундаа дижитал руу шилжихээс өмнөх cel animation-аар хийгдсэн хуучны ангиудад бүр ч илүү дуртай. Түүнээс хойш Стивен Hillenburg season 12 хүртэл шууд бус оролцоотой, ерөнхийдөө зөвлөх байдалтайгаар ажилласан юм. Ингэж 19 жилийн турш цувралыг бүтээхэд гар бие оролцсон Стивен Hillenburg 2018 онд хажуугийн хатангаралт татвар өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Гэхдээ энэ цуврал бүх цаг үеийн хамгийн шилдэг аниматэд зурлуудын нэг болж үе үеийн хүүхд залуустай хамт өсөж торинсон. Pop соёл, мем соёлд үзүүлсэн нөлөөг нь бол дурдаад ч дуусахгүй. Жинхэнэ мемний үр уурхай гэдээ хэлэхэд ч буруудахгүй. Тэгвэл номхон далайн ёроолд Bikini Bottom хотод өрнөх SpongeBob SquarePants зурвал хэдийгээр хүүхдэд зориулсан картунч гэлээ насан турсан хүмүүсийг толдон харуулсан олон элементтэй. Тэр тусмаа дөрүүд нь. Тиймээс өнөөдрийн бичлэгээрээ SpongeBob зурглын гол дөрүүд дээр анализ хийж хоорондоо ямар ялгаатай болохыг ярьцгаая. Тэрнээс өмнө нэг юм хэлэхэд цувралын 6 дахь бүрийн хэмжээний кино, 4 дахь кино театрын нээлт болох The SpongeBob Movie, Search for SquarePants кино, Univision Video Sound PVOD буюу Premium Video on Demand төрлөөр орж байгаа юм байна. Шинээр гарсан кинонууд театраас буугаад баггүй хугацаа өнгөрсөний дараа IPTV-д ордог бол PVOD төрөл нь кино театраас буусны дараа маш богино хугацаанд IPTV-д ордгороо онцлог. Хамгийн хурдан хугацаанд аль биесний эрэхтэй монгол орчуулгатай үзнэ л гэсэн үг. Тиймээс түрээслэх үнэн энгийн киноноос арай ялгаатай байдаг. Гэхдээ кино театрын нэг тасалбарын үнээр гэр бүлээрээ эсвэл найз нөхдөөрөөгээд олуулаа үзэх боломжтой. Мөн хамгийн ихэнх түрээсэлж үзсэн хүмүүст гарын бэлэгч бас байгаа юм байна лээ. Тус киноны дуу болох Big Guy TikTok-оор нэлээд тренд болсон. Тэгвэл Big Guy гэсэн аль биесний мөрж тэрхүү бэлэгт нь багтсан юм байна лээ. Тиймээс SpongeBob Movie, Search for SquarePants киног Univision Video сангаас үзхийг санал болгож байна. Үнэлгээний хэвд ч өрн тун давгүй харагдан лээ. So alive! Цувралын гол туслах дүрүүдийн нэг бол Krusty Krab рестораны үүсгэн байгуулагч захирал Mr. Krabs. Энэ дүрд би хүүхэд байхдаа ч дуртай байгаагүй, одоо ч дургүй. Гэхдээ Mr. Krabs бол өнөөгийн нийгэмд элбэг байдаг хүмүүсийн бас тогтолцооны хамгийн том төлөөлөл. Тэр зоос ангинах чимээ хэдэн ч километрийн цаанаас сонсож, хэдэн цаасны төлөө юу ч хийхээс буцахгүй нэгэн. Түүний товчондоо шуналтай хоёр нүртэй амиа утсан гэж тодорхойлж болно. Амьдралд нь мөнгнөөс дээр гарах зүйл үгүй. Мөнгнөөсөөр ганц эрхэм зүйл нь түүний охин Pearl. Ямар нэгэн зүйл ойртоход нүд эрэмхийн зур хавчиж чаддаг. Хавчаар түүнийг төлөөлүүлсэн нь учиртай. Харин авсан зүйлсээ огт хөдөлгөөнгүй хадгалах аврах том зангуун гэрэнч бас үүнтэй холбоотой. Мөнгө олж байвал бусад хүмүүс доор нь ажиллаж буй ажилчид яахан түүнд бараг л хамаагүй. Нэг өсөндөө капиталист нийгмийн сөрөг талыг харуулсан хамгийн тод жишээ. SpongeBob эсвэл Squidward түн таалагдахгүй зүйл хийвэл авах арга хэмжээ нь маш тодорхой. Тэдний цалингаас суудгана. What is the meaning of this? Have you gone off the deep end? There's gonna be a few changes around here. Every time I catch you two goofing off, I'm gonna charge you for it. Угаас ажилтны цалин маш бага, илүү цагаар амралтгүй ажиллаулдаг гэд асуудалтай зүйл маш их. Гэхдээ Mr. Krabs бас тийм ч хүйтэн сэтгэлтэй нэгэн биш. Заримдаа бурууга хөлөө зөвшөөрч чаддаг. Listen, I just wanted to, apologize for my behavior today. Зүгээр л түүний амьдралыг харж буй философи нь хэд материаллаг, ашиг сонирхлын төлөө өмнө хэлсэнчлэн капитализмыг шүмжилсэн дүр. Гэхдээ нөгөө талаас нь харуул түүн давуу талууд ч бий. Тэр бол хал үзэж халуун чулууд олоосон гэдэг шиг амьдралын ариун туршлагатай.
мөнгийг дахин шүтгийг нь тооцвол мөнгөтэй хэрхэн зөв боломжтой харьцах, хэрхэн хуримтлуулж өсгөх, санхүүгийн сахилга бат гэх мэт чанар түүнд бий. Мөнгө гэдэг зүйл амьдралын гол утга учир биш ч гэлээ. Утга учиртай хүрэхэд туслах хамгийн том хөшүүрэг. Тиймээс Mr. Krabs авах юм их бий, хаягч зүйл олон. Aren't you Patrick Star? Yep. And this is your ID? Yep. I found this ID in this wallet. And if that's the case, this must be your wallet. That makes sense to me. Then take it. It's not my wallet. Тэгвэл өөр нэгэн гол дүрүүдийн нэг, SpongeBob-ын хамгийн сайн найз далайн од Патрик бол Mr. Krabs-ийн яг эсрэг дүр гэж ойлгож болно. Тэр эрхэлсэн ажилгүй, зориггүй, бас стрессгүй. Патрикийн тархи нь угаасаа ажилтгүй гэдгийг хэд хэдэн анги дээр тодтон харуулдаг шүү дээ. Түүнийг ухаан муутай, залхуу, гинэн гэж тодорхойлж болно. Гэхдээ тэр хамгийн тэнэг нэдэж, цувралын хамгийн ад жаргалтай дүр. Нийгмийн дарамтаас өөрийгөө бүрэн тусгаарлаж чадсан хамгийн эрх чөлөөтэй ад жаргалтай нэгэн. Зарим нь мөнгө бодож, зарим нь ядарч төлдөж байхад түүнд санаа зовох зүйл огт байхгүй. Нэг талаас нь харуул амьдралаас, бодит байдлаас жинхэнэ утгаар нь зугтаж чаддаг. Өөрөөр бол скепизмыг маш тодорхой харуулсан дүр. Патрик цуврал дээрх бусад дүрүүдээс хамгийн тарчигч гэлээ. Байгаадаа хинээс ч илүү сэтгэл хангалуун. Ердөөлний хөөснөөс хүртэл ад жаргалыг мэдэрч чаддаг. Бусдад туслах хүсэлтэй, цайлган сэтгэлтэйч зүгээр л бүтлэхгүй. Гэхдээ нөгөө талаас Патрик бол хариуцлага үүрхэн битгий хэл, тийм ойлголтч байхгүй, томоожж чадаагүй эрчүүдийн төлөөлөл. Бүр шууд утгаар нь харуулсан season 3-ын нэгэн анги бий. What's the matter? Is he stupid? No, Patrick, he's just a baby. SpongeBob Patrick хоёр нэгэн baby хисаг өргөн авч, SpongeBob ээж, харин Patrick аавын үргийг гүйцэтгэдэг. Эхэндээ тэд үүргээ сайн биелүүлдэгч, хэсэг хугацаа өнгөрч, Patrick яг л одоогийн нийгэмд дэлбэгшсэн, хариуцлагагүй залхуу аав болон хуурдаг. You think that we should go that way? Yep. Well, then I'm going this way. Тэгвэл Squidward бол хамгийн буруу ойлгоцсон дүр. Бид хүүхэд байхдаа түүнийг уйтгартай, үргэлж луурлаж байдаг, хөгжилтэй зүйл нэг ч үгүй гэж боддог байсан. Гэхдээ эргээд харахад насан турш амьдралын ирэнтэй бараантайг өөрийн биеэр туулж, нэг л мэтгэд бид өөрсдөө Squidward шиг болсон байдаг. Тэр ажлаа хамгийн их үзэн яддаг. Look at them eating that garbage. It's disgusting. Өөрөөр бол burnout буюу ажлаас хашрах хам шинжтэй. Burnout болоход маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Уг нь бол тэр Mr. Krabs шиг баян болохыг хүсдэггүй, алдар нэрд гарахыг ч хүсдэггүй. Харин өөрийн хамгийн хийх дуртай зүйл болох зураг зурж, кларнет хөгжим тоглож амьдрахыг хүсдэг. Түүгээрээ бусдад хүлээн зөвшөөрөгдөж, өөрийн авиас чадвараа өнлүүлж, амар тайван амьдрах хүсэлтэй. Гэвч харамсалтай нь тэр түүндээ тийм ч сайн биш. Бүр хүмүүс түүгээр нь догдох уу хийдэг хэсэгч бий. How about this one? I call it bold and brash. More like belongs in the trash. Sorry, I must have missed that one. Түүний дүр, характер, burnout болсон шалтгаан нь амьдралд ялагдаж бууж өгсөндөө биш. Зүгээр л хүсэл мөрөөдөлд хүрч чадаагүйдээ бүхнээс залхаж, ядарч туйлсны илрэл. Заримдаа Squidward-ыг бета арчуудын жишээч гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ бусдыг альфа, бета гэж ялгах нь өөрөө бас тийм ч оновчтой зүйл биш л дээ. Season 2-ын 15 дугаар анги дээр Squidward амьдралынхаа хамгийн том ялалтыг байгуулдаг. Өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж, хүн бүр түнд алга ташиж баяр хүргэдэг. Гэвч энэ бүхэн дуусахад эргээд л Krusty Krab-тай ажиллаа үргэлжлүүлэн хийн. Үүнээс амжилт гэдэг хэсэгэн зуурах, тухайн цаг мөчөд л олддог зүйл бол амьдрал харин цаашаа үргэлжилдэхийн тод жишээ. Дүгнэлт хэлэхэд тэр өөрийгөө онцгой гэж боддогч, түүнийгээ баталж чаддаггүй, хангалттай зориг зүрх үгүй, аливаа зүйлийг өөрчлөхийг хүсдэгч үйлдэл болгодоггүй. Тэр бол бидний амьдралын насан туршийн нэгэн бараан талыг харуулсан дүр. I lost something I couldn't live without. My identity. Харин Squidward-ын яг эсрэг дүр бол мэдээж цувралын гол дүр SpongeBob. Хэдийгээр тэр тэнэг юм шиг боловч амьдралынхаа утга учирыг хамгийн их ойлгосон нэгэн. Өглөө бүр инээмсэглэн босоод өнөөдөр бүх зүйл сайхан болно гэдэгт итгэдэг. Today's the big day, Gary. Тэр Krabby Patty Burger хийх ажилдаа хинээс ч илүү дуртай. Grilling is my passion. Өдөр бүрийг найзуудтайгаа хөгжилдөө өнгөрөөдөг. Амьдралынхаа цаг мөч бүрийг баяр хөөрөөр дүүрэн өнгөрөөнө. Зүгээр л нэг жижиг таск биелүүлэх нь түүний хувьд хамгийн жаргалтай мөчнө.
SpongeBob-ийн хамгийн алдартай ангиудын нэг пицца delivery дээр пицца хүргэх ажлаа амьдралын хамгийн том зорилго мэт харж түүндээ хүрэхийн тулд яаж хичээж байгааг харуулдаг. Vehicle inspection complete. We're really making history here, Squidward. That lucky customer is gonna get the first Krabby Patty pizza ever. Гэхдээ тэр хин нэгэнд өөрийгөө батлах гэсэндээ биш. Ямар нэгэн шан харамжийн төлөөч биш. Зүгээр л энэ бүх ажилдаа маш их дуртай учраас. Үүнийг intrinsic motivation гэдэг бөгөөд зүгээр л түүндээ дуртай, тэр бүхнийг өөрийн ад жаргалын төлөө түүнээсээ таашаал авахын тулд хийхийг хэлдэг. Гэхдээ нөгөө талаас нь харуул SpongeBob toxic positivity-гийн нэгэн том жишээ. Тэр бүх зүйлийг эерэг, баяр хөөртэй байх ёстой гэж боддог. Ягаад ч тийм байх боломжгүй нөхцөл байдал хүртэл үүнийгээ харуулсаар л байдаг. Ready, set, go! Go, Squitter! Түүнээс болж үл ойлголцол үүсэх, өөрийн баяр хөөргийг бусдад тулгаснаар дөрүүдийн хооронд зөрчил үүснэ. Тэмч учраас сурал дээр SpongeBob болон Squidward нарын дунд үргэлж үл ойлголцол ямар нэгэн маргаан үүсдэг. Яагад гэвэл тэд хоёулаа яг эсрэг тесрэг дөрүүд. Гэхдээ SpongeBob Squidward-д муу сансандаа биш, зүгээр л тэр хоёрын амьдралыг харах өнцгөөр нэгнээ ойлгож чаддаггүйд байгаа юм. Ингээд харахад бидний хүүхэд насндаа үзэж өссөн SpongeBob зурвал далайн ёроолдох амьдралаар нийгэмд байдаг олон янзын хүмүүс, философи, үзэл баримтлалыг харуулсан байдаг. Сая дурдсан дөрвөөс гадна өөр маш олон сонирхолтой дөрүүд бий. Тэд бүгдээрээ өөр өөрийн онцлог давуу болон сул талуудтай. Mr. Krabs-аас би чунал гэдэг зүйл ямар аимшигтай, мөн капитализмын бараан тал ямар хор нөлөөтэйг хардаг. Патрикаас нийгмийн дарамтаас өөрийгөө хэрхэн чөлөөлж, түүнээс зүгтэн аж аргалтай амьдрахыг, гэхдээ энэ хэтрүүл хэн тишээргүй амтан болохыг, мөн үүрэг хариуцлага ухамсарлах нь ямар чухлыг ойлгодог. Squidward-аас хүсэл мөрөөдлөө хойш тавих нь биднийг ямар болгож хуурагдгийг, зориг зүрхтэй байх нь ямар чухал гэдгийг харж болно. SpongeBob-оос хийж буй зүйлээ хэрхэн жаргалтай, хүсэл тэмүүлэлтэй хийхийг, гэхдээ бусдыг ойлгож, бусдад ямар нэгэн зүйлийг тулгаж болохгүйг ойлгодог. Бидний дотор эдгээр дөрүүд бүгдээрээ оршин байдаг. Заримдаа улаасан дансаа харах үед Mr. Krabs шиг, бүхнийг хажмар санагдах үед Patrick шиг, ядарч туйлдсан үедээ Squidward шиг, урам зориг орж баяр хөөртэй болох үедээ SpongeBob шиг, бусадтай өөрийгөө харьцуулж эхлэх үед Plankton шиг гээд бид маш олон дүр төврөн амьдардаг. Эдгээр дөрүүдийн аль нь ч дангаараа зөв биш, бас бурууч биш. Энэ зураг хүүхд багчуудад ямар ч дүр төгс биш гэдгийг харуулдагт л гол утга учир нь байгаа юм. Харин та бүхэн яг одоо аль дүрээр амьдарч байна вэ?